Оюутлогоо компани олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан ажилчдынхаа дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж эхний 5 байрт шалгарсан ажилтны ээжүүдийг уурхайд зочлуулсан байна. Өнөөдөр оюутлогоод олон мянган залуус ажиллаж хөдөлмөрлөж байна. Уурхайд ажилдаг эдгээр олон мянган залуусын ээжүүдийн төлөөлөл, үйлдвэрийн оюутлогын үйлдвэрлэл, үйл ажиллагаа, техник технологиг нүдээр үзэж хүүхдүүдийнхээ ажил, амьдардаг орон байртай танилцжээ. Энд бол одоо монголчууд гадны том чадaltaй мэргэжлүүд орсон. Үнэхээр гайхамшигтай юм бүтээн байгуулалт болж байгааг ингээ нүдээр үзэж байгаадаа энэ эссе зарласан компанид баярлж байна оюутлогоо. Тэгээд энэ эссений уралдаанд ороод төрүүлсэн охин ундрахтаа бас их баярж байна. За энд бол ерөнхийдөө нэг нүдээрээ ирээд үзчихэд л за тэгээд оюутлогоо ер нь юу юм бэ гэж үнэн мэдээлэл авах юм уу гэж ингэж харагдаж байна. Миний үз одоо хоол унданд санаа зовлтгүй гэсэн үнэндээ л хоол унданд санаа зовлтгүй сайхан хангалт сайтай. Ер нь бол одоо ээж хүний хувьд бол одоо сэтгэл хангалуун одоо хүүгийнхээ араас бол цаг ямагт одоо ингээд догтлож одоо ингээд зовж исэн бол одоо тэр зовлонгоос одоо бас ер нь их ангижрах тал руугаа орж байна. Тэгээд хүүгийнхээ одоо бас ингээд ур чадвар сайтай одоо ингээд өргөж байгаа техникийн хүртэл үзэж харсандаа үнэхээр их баяртай байна. Тэгээ одоо цаашдаа одоо энэ үйл ажиллагаа одоо жилээс жилд энэ өргөжин тэлж олон ээж нар энэ оюутлогын үйл ажиллагаатай танилцж тэнд байгаа хөдөлмөрч бүтээлч хамт олонны энэ ажилтай танилцж байгаасаа гэж бодож байна. Ээждээ бичих миний загтал уралдаанд оюутлогын ажилтнууд ээжигээ яагаад оюутлогоог ирж үзээсэ гэж бодож байгаагаа бичсэн юм байна. Уурхай зочлсон ээжүүд хамгийн хол нь Завхан аймгаас ирсэн бол мөн Сүхбаатар, Эрдэнэт, Улаанбаатар, Налайхад амьдардаг хүмүүс ч ирсэн байлаа.